she's decided to throw them all away. So take a good look, Daddy. You're gonna be seeing an awful lot of this around the house. Yeah, Mommy. But no touching. Ковидын үеэр улс орнууд эдийн засгаа унахгүй тулд маш их өртөө байсан орнууд эдийн засгаа унахгүй тулд маш их мөнгө хэвлэж байгаа. Сая 5,000 пип унсан энэ бол нэг тийм амар сүртэй уналт бол биш байх. Дахиад бид нэр ишковын за дараагийн видеонд татамаар л. За гэрээсээ сая доллар олох зорилго тавиад ажиллаж байгаа. Тэгээд сүүлийн үед арилжаа аягүй хийж үзэж байгаа. Тэгээд энэ 7 хоног бол ер нь бол нийт 6 орчим сая төгрөг бол ерөөдөө гэрээсээ ажиллаад бол ерөөдөө олсон. За тэгээ 6 орчим сая төгрөгнийхээ бол ер нь дөнгөж сая нэгэн зочин мөнгөний болоод тэгээд за нэг 1000 орчим 1300 орчмын бол ерөөдөө алдчихлаа. За тэгээд 6 биш юм шүү нэг. Энэ 7 хоногт би нэг энэ 7 хоногт зааж байгаараа нийт 7200 мөнгө 7 саяд баг 500 мянган төгрөг бол ерөөдөө яг гэрээсээ ажиллаад олсон. За үүний бол ерөөдөө сая 200 нэг шинэ сайлын үнэт болсон байгаа. Тэгээд сайлын үнэнээс орж ирсэн. За тэгээд үүний 6 сая нь бол ерөө цэвэр арилжаа хийгээд бол ерөөдөө олсон. Даанч сая алтны амар том савлгаан дээр бол ерөөдөө 6 сая төгрөгнийх бол 3 саяг нь бол цэвэр алдлаа. Тэгээд дөнгөж сая нэг юм боллоо. Тэгээд яг энэ гана шиг тэгээд юу болсон бэ гэхээр сая алт түүхэнд анх удаа 45 минутын дотор ерөөдөө 5,000 пип онжол ерөөдөө маш олон хүний дансыг шатааж маш олон хүний стоп лоссыг хамж маш том ликвидитийг ерөөдөө хамалт гэдэг зүйл ерөөдөө боллоо. Тэгээд энэ бол ер нь түүхэнд 45 минутын дотор бол болж байгаа ерөөдөө анхны удаа. За тэгээд өнөөдрийн видеоны ол зорилго юу юм бэ гэхээр ихэд алтны таамаглалын талаар л ихэд ярилцъя бодлоо. Хэдхэн хоногийн өмнө би өөрийнхөө Instagram-д алт $2000 хүртэл унах боломжтой юу гэдэг стори оруулж ирсэн. Хүмүүс намайг шоолж ирсэн. Тэгээд өнөөдрийн том уналтын араас бол ихэд алт бол $2000 хүртэл унж унах боломжтой тий бүрэн боломжтой гэдэг бол ерөнхийдөө дүгнэлтэнд бол ерөнхийдөө дүгнэлтэндээ бол ер нь бол 100% хүрлээ. Тэгээд за сая юу болсон бэ гэхээр 2230 минутаас ахуулаад ер нь бол том уналтын эхлэл орж ирээд за тэгээд доошоо бол тэр чигтээ 45 минутын дотор бол 5,000 пип унж бол ерөнхийдөө дэлхийн арилжааны зах зээлээс бол ерөнхийдөө дундж арилжааны зах зээл дунджаар бол ерөөдөө 2-4 тэрбум доллараар ерөөдөө багаслаа. За энэ яагаад ингэж унчваа гэдэг бол ерөөдөө ингээс судлаад үзсэн чинь бол ер нь бол маш их ликвидити цугларчихсан байсан. За тэгээд дээрэс нь алт маань бол ер нь бол бас нэлийн волюм байхгүй ингээд амар фантастик өсөлтөл ерөөдөө дэшээ хийгэлээсэн л та ер нь маш том томороо ингээл өсөөл нэг өсөختөө ингээл баг 10,000 пип тий чим одоо баг ингээд хэдхэн хоногийн дотор баг сар хүрэхгүй хугацаанд ингээд 10,000 пип өсчдөг ч юм уу тий иймэрхүү үзэгдлэл ерөөдөө маш их ажиглагдчихсэн тий. За тэгээд энэ бол ер нь бол яг гол шалтгаан юу юм бэ гэхээр одоо том тоглогч нар бол ерөөдөө ганцхан лагаар зах зээлийг бол ерөөдөө тэр чихэр цэвэрлжлээ. Тэгээд алт бол ерөөдөө оргилдөө хүрлээ, ашгаа хаяа гэдэг л ерөөдөө том хедж фандууд, за тэгээд банкуд, том арилжаач нар бол ерөөдөө дөнгөсөө ингээд ганцхан том лагаар ер нь л зах зээлийг бол тэр чигтээ
цэвэрлчлээ. За тэгээд буцаад энэ дэр яагаад гэж бодсон бэ гэхээр энэ дэр долларын индекс л ерөөдөө уналтын тренд бол ерөөдөө хэвээрээ байгаа тий. Долларын индекс бол ер нь уналтын тренд хэвээрээ байгаа болохоор ерөөдөө ийм дүнэлтэнд төрсөн. Тэгээд за энэ юу штэ. Энэ ингээд аим гой том уналт том уналт. Миний гой дансагчтаас аим гой том уналт. За би яг ямар арилжаа хийсэн байсан бэ? Ямар арилжаа хийж $2000 олсон бэ гэхээр юу штэ. Ийм арилжаа хийсэн бэ. За нэг өдрөөс эхэлж ерөнхийдөө арилжаа хийсэн. Өмнөх 4 сард би бол ерөнхийдөө $2000 бас $2000 ерөнхийдөө ингээд алдагдaltaй байсан болохоор ойрын хугацаанд мөнгөний боломжгүй байгаад байсан. Тэгээд арилжаа их мөнгөний боломжгүй байгаад байсан. Тэгээд саяхнаас арай гайгүй болоод нэгтгэд арилжаа хийгээд за тэгээд нэлээд гайгүй ер нь $300-400 юм бол ашигтай явж хагаад энэ цэг дээрээс би ерөнхийдөө алтыг унна гэж сейл орсон байсан. За тэгээд нэлээд ингээд говоогааг доошлоод ирэхэд нь бол ерөнхийдөө энд брейк ивент тавиад орхисон байсан чинь алт маань өөрөө өөрийн дөрөв цагт дэшээ сэтрээд миний брейк ивнийг дэшээ зөхөд ер нь л өссөн байсан. За тэгээд бичлэг ингээд Facebook-ийн бичлэг ингээ үзээ байж байсан чинь ийм ингээ сэтэрсэн гурвалжин гарах юм бол ер нь л яг энэ өсөлтийнхөө энэ өсөлтөг бол ерөнхийдөө адилхан өсөлт бол ер нь л яг ингээд үзүүлэх боломжтой гэдэг бол нэг тийм бичлэг харж ирсэн. Тэгээд яг тэрний дагуу бол ер нь л яг ингээд таамагсан чинь яг тэрнийхээ дагуу өссөн. Энд л ер нь л яг үндсэн $1000 хийгээд за тэгээд гунтаад амраад өнөөдөр бол ер нь л яг ингээд нэлээд харилцаа хийж явж жагаад энэ доор бас нэлээд олон байтай заалт бол ер нь бол 5600 дахиад шалгана гэдэг бол ерөнхийдөө үндсэн бодоод бай орцсон байсан чинь саяны том уналтаараа аваач энд ингээд брейк юм болоод энд стоп лосс зөхиод за тэр үед нь би бол ер нь паник лонг буцаж дараад за тэгээд л ер нь бол ингээд дасаа ингээд бүр шатаачлаа. За тэгээд энэ 7 хоногийн харилцааг бол би яг ямар үндсэн шинжилгээ хийж орсон бэ гэхээр юу яасаа. За үндсэн трендээ бол ерөнхийдөө барьж авсан. Тэгээд энэ 7 хоногийн харилцаа бол ер нь бол цэвэр RSI дээр л ер нь бол тулгуурлаж хийсэн харилцаа байгаа даа. Тэгээд маш гоё зүйл сурсан юу юм бэ гэхээр би энэ лааны үзүүрүүдийг бол аймаг гоё барьж сурлаа. Тэгээд ойролцоогоор $700-800 нэмэхтэй бол ерөнхийдөө энэ 7 хоног бол ингээ хааж энэ маргаашнаас арилжаа хийхгүй. Тэгээд энэ лааны үзүүрүүдийг бол ер нь бол маш гоё цэвэрхэн барьж сурсан. Ер нь маш олон лааны үзүүрүүдийг ингээ барьд ороод ингээ оролтоо хийсэн. Тэгээд лааны үзүүр яагаад барьж сурсан бэ гэхээр энэ үзүүр санамсаргүй сурцсан юм л та. Тэгээд лааны үзүүр барьснараа буцаад ямар давуу талтай яг энэ арилжаанд ямар давуу талтай бэ гэхээр стоп лосс амар боогийн тавигдана. Тэгээ би ер нь стоп лоссыг нэг сая нэг энэ том савлгааны биер нэг 20-30 people тавьж байсан. Тэгээд ихэнх нь бол ер нь бол стоп лосс зохихгүйгээр буцаад дээшээ яваад дандаа брейк юм болоод ирсэн. Ийм юу байгаа даа. За тэгээд дараагийн бидний ярих сэдв юу юм бэ гэхээр алтны энэ өсөлт хөөсрөлөө тий. Энэ дээр бол ер нь бол яг ингээд би судалгаа хийж үзсэн. Заас нэлийн гайгүй судалгаа хийсэн шүү. Тэгэхээр энэ алтны энэ том өсөлт бол ер нь бол яг цэвэр хөөсрөл. Хүмүүс энийг геополитиктэй холбож тайлбарлаж байна. Дайнтай холбож тайлбарлаж байна. Тэгэхээр ер нь бол за алт ер нь бол яг яагаад өссөн бэ гэхээр судлаад үзэн гот алт өөрөө түүхэндээ яг ингэж амар өссөн тохиолдол ер нь бол 2-3 хүн байгаад байгаа юм. За эхний тохиолдол нь яг юу юм бэ гэхээр анх 1971 онд Ричард Никсны шок гарснараа бол ер нь
алт өөрөө чөлөөлөгдөж ингэж тасархаа өссөн үзүүлэлттэй. За энэ үед бол ер нь л за энэ нөхцөл за Никсний шок хийгсэлтэд энэ за жаараа юу хаашаач юу аня за шокны өсөлт бол ер нь л яг ингэж авчиж байгаа юм. За энэ онд бол ер нь л яг Америкийг юу хийсэн бэ гэхээр маш их доллар хэвлсэн юм. За энэ бол зүгээр доллар чөлөөлөгдсөн өсөлт. За тэгээд буцаагаад одоо ингээд нэг 3-4 жилийн хугацаанд л ер нь л яг ингээд буцаад зах зээл нэлийн тогтвортой болоод эхэлсэн. За энэ үед л ер нь хүмүүс ол тайвшраад буцаад доллар ороод эхлэн гот алт маань яад юм бэ гэхээр энэ зурдаг юм чи ямар ядаргатай бэ тий. За энэ шүү дээ. Буцаад тайвшраад жуналт нь өөрөө ингээд дахиад ингээ 2 жил явцсан ба шүү дээ. Буцаад тайвшраад доллар хэвлсэн өсөлт бол энд орж ирж байгаа. За тэгээд үүнээс хойш ер нь л яг ингээд 70-80 он ингээд бла 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 гэж явж жагаад 2000 онд бас дахиад нэг амар том өсөлт үзүүлсэн байгаа гал та. За энэ том өсөлт бол ерөнхийдөө явцсан. За тэгвэл сүүлийн өсөлт бол ер нь л за яагаад энэ 70 оны ерөнхийдөө өсөлтийг яг ингэж авч түлхүү ярих болсон бэ гэхээр ер нь сүүлийн том өсөлтийн маань тренд бол ер нь бол 2019 онд эхэлсэн. За 19 онд яг юу болсон бэ гэхээр 19 онд дэлхийн ер нь бүх улсуудын бол ер нь өөрөө л ер нь маш их ихсэж эхэлсэн. За үүний улмаас бол ер нь бол өөрөө л ер нь л яг ингээд дэлхийн ингээд санхүүгийн зах зээл санхүүгийн хямрал тий. Ер нь л дэлхийд тэр чигээрээ ерөнхийдөө санхүүгийн хямрал ороход л бэлэн байсан. За дэлхийд тэр чигээрээ санхүүгийн хямралд тухайн жил ерөнхийдөө ороо яагаад вэ гэхээр ерөнхийдөө ковид гарсан. За энэ бол ер нь л яг ингээд 19 онд ахуулаад энэ бол ерөнхийдөө ингээд ковид өсөлт болчихж байгаа юм. За ковид гараад алт өөрөө баг 2 дахь өссөн байгаа шүү дээ. Чинь 1100-аас ахуулаад 2100 хүртэл өссөн. За энэ ковидоос гадна энэ үед бас ерөнхийдөө жоохон инфляцийн бас ерөнхийдөө өсөлтөд ерөнхийдөө байшин билээ шүү. За тэгээд буцаагаад алт маань бол ер нь л яг ингээд өргөжлүүлээд 20-с 23 он хүртэл ер нь л яг ингээд доктортой байсан. Доктортой биш ерөнхийдөө ингээд өндөр өсөлт үзүүлэхгүйгээр ерөнхийдөө ингээд дандаа ингээд завсрын хөдөлгөөн хийж авсан гэсэн үг. За яагаад энийг авч ярьж байгаа юм бэ гэхээр үндсэн гол шалтгаан маань ковидын үеэр улс орнууд эдийн засгаа унахгүй тулд маш их өртөө байсан орнууд эдийн засгаа унахгүй тулд маш их мөнгө хэвлэж эхэлсэн. Америк жишээ нь одоо $1 триллион хэвлсэн ч гэдэг юм уу. Тэгээ Монгол ч гэсэн бас бид нарт яг ингээд мөнгө хэвлэл маш их мөнгө тараагаад ирсэн. За тэгэд энэ мөнгө одоо хааж тийм бэ гэхээр энэ мөнгө өөрөө ингээд зах зээл рүү гараад тараад дэлгүүрт очоод дэлгүүр нь буцаагаад үйлдвэрлэлөө явуулаад үйлдвэрлэл нь буцаагаад ингэж явсаар хагаад энэ мөнгө цуглах процесс маань өөрөө л яг ингээд нэг 3-4 жил болдог байгаа байхгүй энэ маш их мөнгө хэвлсэн. За тэгэд энэ өсөлт бол ер нь бол тэр чигээрээ ковидын мөнгө хэвлсэн үеийн өсөлт. Тэгээ би бол ер нь судалгаагаар бол ер нь л яг ингэж бодож олсон байгаа шүү. Тэгээд энэ зөвхөн миний судалгаа, миний таамаг гэдгийг бас та бүхэн битгий мартаарай. Тэгээд энэ бол ер нь л яг одоо ингээд хүмүүсээс яг ингээд харангуут ингээд алт яагаад өсдөг вэ гэхээр алт ингээд инфляцаас болоод өсдөг. За ингээд геополитикийн хурцтуул байдал тий. Одоо ингээд Орос Украин хоёр ингээд амар олон жил байлдчихлаа шүү дээ. Тийм амар сүтэж байлдахгүй шүү дээ. Яг үнийг хэлэхэд Орос Украин хоёроос бол алт өсөд байгаа юм уу гэхээр үгүй. Инфляцаас болоод өсөд байгаа юм уу гэхээр за тодорхой хэмжээнд инфляц бол байгаа. Геополитик бол ер нь бол энэ хөөсрөлийг бол ерөөдөө дээшээ түлхэж өгдөг бол ер нь бас нэг тийм хүч нь болж өгдөг юм бол яг үндэс суурь нь биш. Яг үндэс суурь нь яг юу юм бэ гэхээр 19 оны ковидын үеийн мөнгө хэвлэлт. За тэгэхээр бид нар яг одоо ковидын үеийн мөнгө хэвлэлтийн алтны ер нь бол үнийг бол ерөөдөө харж байна. За тэгэнгუთ энэ өсөлт хизээ унах вэ?
За би бол ер нь бол яг энэ өсөлтийг бол яг 5800 хүрээд 30% унна гэдэг ер нь бол яг таамагласан байсан. Тэгээд даанч өнөөдөр бол ер нь бол зах зээлийн томчууд бол ер нь бол тийм боломж олгосонгүй ингээд маш ганцхан цагийн дотор л ингээд зах зээлийг л ер нь бол хэдэн сая магадгүй хэдэн сая ингээд позицийг бол ингээд тэр чигт нэг хаагаа ичиж байгаа байхгүй. Тэгэхээр ингээ харангуут алт маань бол ер нь л өөрөө маш том гаптай яваад байгаа. За гапууд нь одоо энд. Ингээл гаптай волюм байхгүй, ингээл гаптай, ингээл волюм байхгүй. Бид нар бол ер нь л яг ингээд бүхлөтийн ингээд нэг том гап харсан байгаа байхгүй. Тэгэхээр одоо магадгүй 5610-аас дахиад дээшлэхгүй хийж магадгүй. Тэгээд хэрвээ миний таамаг зөв байх юм бол за магадгүй 5800 хүрч магадгүй тий. За буцаагаад эсвэл энэ 5600 дээр дахиад нэг орой хийгээд буцаад унана. За унахтаа яаж унах юм бэ гэхээр нэг мэдээж энэ чинь өсч үндэг гэдгээр энэ гапуудыг бүгднгийн нөхөд ер нь л 4290 гэдэг энэ цэгэр үйл ерөнхийдөө яваад очно гэдэг л таамаг бол тавьшилж байгаа. Энэ бол ер нь л яг одоогийн байгаа үнээс бол ер нь л яг 30% цэвэр доошоо унана гэсэн таамагтай. Тэгээд энээс дахиад доошлох боломжтой юу гэх юм бол ер нь бол боломжтой. За дахиад чинь ер нь л яг ингээд ковид юм уу хэвлэлтийг бол ер нь бол тэр чигээр нь унаад зах зээлээ ингээд буцаад яг ингээд бодит үнэлгээнд нь л ер нь л хүргэх бол ер нь л бүрэн боломжтой байгаа шүү. Тэгээд хэрвээ та арилжааны зах зээл сонирхож байгаа бол тэгээд арилжааны зах зээл өгөх үед аймаг гоё өгөөмөр өгдөм байх те. 4 сарын өмнө ингээд 4 сарын дотор би хас $2000 алдчихсэн бол энэ амар том өсөлтөн тэр ер нь бол ингээд өнөөдөр $2000 хийж үзлээ. За яг хуу 1200 орчмыг татаад авсан байгаа л та. Тэгээд үлдсэнийг нь ер нь цэвэр алдсан. Авах үедээ ч гэсэн энэ зах зээл ер нь бол маш хатуу ингээд том тоглогч нар бол ерөөсөн 45 минутын дотор ингээд зах зээлийг оронгоор нь эргүүлж чинь. Тэгэхээр та өөрийн дансны менежментээ бол ер нь бас зөв тохируулж арилжаанд орох нь бол зүйтэй шүү гэж зөвлөмөр. Тэгээд ямар тач арилжаа бол ер нь бол таалагдчихээн. Тэгээд яг ийм гой юм таамаглалууд бас яг ингээд дэвшүүлээд таамаглал маань биелээд таамаглалаасаа буцаад яг ингээд үр шим хүртээд тахаар бас айгүй тийм хүнд бас гой сэтгэл төрд юм байлээ. Тэгээд миний таамаглал танихтаа ер нь таарчлан таарахгүй жиж болно. Энэ дээр заавал битгий ач холбогдол өгөөрэй. Тэгээд судлаад үзээрэй. Би бол ер нь бол яг ингээд forex арилжаа хийдэг болсон сошиал ерөнхийдөө маш их ерөнхийдөө судалгаа хийж байгаа. За алтны энэ ковид үеийн мөнгө хэвлэлт энэ хизээ шингээх үү, зах зээлийн хизээ тэслэх үү юм уу те. Магадгүй яг сая 5000 пип онсон энэ бол нэг тийм амар сүртэй уналт бол биш байх. Дахиад бид нэр 100000 пип өдрийн дотор унахыг ч юм уу те. Дахиад 5000 пип 2 хоногийн дотор унахыг ч юм уу ер нь харахыг үүсэхгүй байгаад байна. Тэгээд алтны одоогийн алтны ер нь яг бодит үнэлгээ яг хэд юм бэ гэхээр ер нь бол нэг ойролцоогоор $2400-аас $2800 л гэж ерөөхдөө харж байна. Ер нь энэ бол ер нь хөөсрөл. Энэ хөөс эзэн нэгт хагарна. За хагарахтаа яг ингээд зах зээл өөрөө мөнгө хэвлэж маш их мөнгө хэвлээд тэлцсэн болохоор за буцаагаад яг ингээд тэлцсэн зах зээлийг бол ерөөхдөө ингээд хагараад маш хурд очоод өөрөдөө бодит нөхцөл байдал дээр очих бах. Тэгээд ямар тач арилжаа хийгээд явж л бай. Маш боломжтой санагдаж байна. Тэгээд эх 7 хоногоос бол ер нь шумсдахгүй арилжаа хийн. За тэгээд дараагийн видеогоор уулзлаа баяр та.